Сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчтэй. Ярилцсан хөтөлбөр шинэ дугаараа эхлүүлж байна. Эхний зочнороо бид Улсын их хурлын гишүүн Мандахааг урлаа. За та сайхан урьж байна уу? Сайхан урьж байна уу? Хоёлаа ярих гол сэдэв маань хүнсний тухай хууль байгаа. Энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн ажлын хэсгийг та ахалж байгаа. Хэрвээ хүнсний аюулгүй байдал гэдэг бол хүн болгоны хамгийн өдөр тутмын амьдралын салшгүй чухал холбоотой нэг хэсэг нь учраас энэхүү хуулийг нэмэлт өөрчлөлт оруулахад зарчмын ямар гол өөрчлөлт хэрэгжих ёстой юм. Яагаад сайхан баталсан энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа энийг та тайлбарлаад өгөх үү? За хүнсний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах энэ тухай хуулийг бид нар яагаад энэ хаврын чуулганаас өргөн барихаар ажиллаж байгаа вэ гэхээр хүнсний тухай хууль бол хамгийн сүүлд 2012 онд шинжилсэн найруулга хийгдээд тэрнээс хойш л нэмэлт өөрчлөлтүүд хийгдээгүй явж ирсэн байна. Тэгвэл 13 жилийн дараах үү? Тий, 13 жилийн дараах өөрчлөлт болж байгаа. За тэгээд ер нь бол яг хууль зүйн үндслийн хувьд бол маш олон бас ийм үндслэл бол байгаа. Тэр нь болохоор Монгол улсын үндэсний аюулгүй байдал за мөн урт хугацааны хөгжлийн бодлого буюу алсын хараа 2050 за олон улсын бас бид нэр хүлээсэн гэрээ конвенц тийм ээ пактд хүлээсэн бас үүрэг байгаа. Мөн Монгол улсын хүнсний энэ аюулгүй байдлыг хүнсний хангамж аюулгүй байдлыг хангах тухай авах арга хэмжээний бас чиглэлүүд гэдэг. Эдгээр бас яг энэ үндслэлд хуулийн үндслэлд бид нэр бас энэ хүнсний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага хэрэгцээ байна гэж үзэж байгаа. Хоёрдугаарт бас практик шаардлагууд байна. За жишээлбэл хүнсний энэ аюулгүй байдлыг хангах юм 3 тулгуур зарчим байгаа. Тэр нь өөрөө Монгол улс өөрөө энэ хүнсээр яг хүнсний хангамж дээрэс нь энэ өөрөө хүртээмжтэй байж чадж гинөө шимт байдал өөрөө бас хангагдж гинөө гэсэн юм үндсэн 3 тулгуур зарчим өөрөө хангагдахгүй явж ирсэнтэй холбоотой. За ингээд манай судлаачд маань хүнсний тухай хуулийн энэ хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ хийсэн. Тэгээ энэ үнэлгээгээр бол энэ хууль бол 32.5% хэрэгжилттэй гэж гарсан байгаа даа. За энийг ингээд цаашлаад жишээлбэл практик хэрэгцээг ингээд шаардлагууд дээр ингээд үнэлгээ хийгээд харахаар Монгол улсын энэ хүнсний хангамж хүнсний энэ хангамж докторгүй буюу бид импортоор хүнсээ 46% нь авдаг. Үлдсэн 54% өөрөө дотооддоо үйлдвэрж ирж байгаа. Тэгэхээр бид нар манай бараг тал хувь нь өөрөө импортоос хараат байгаагийн шинж тийм ээ. Тэгэхээр энэ хангамжийн байдал өөрөө хангалтгүй. За хүртээмж дээр Улаанбаатар хот болон орон нутгийн хүнсний хүртээмж өөрөө харилцан адилгүй байгаад ирсэн. За ийм нөхцөл байдлаас болоод ер нь бол практик шаардлага бол байна гэж харж байгаа. За мөн 2017 2023 оны энэ хүнсний энэ хүн амын хоол тэжээлийн байдал үндэсний 5 6 дугаар судалгааны дүнгээр ч гэсэн ер нь энэ манай зохистой хоолтын мэдлэг мэдээлэл тийм ээ энэ иргэдийн болон энэ ард иргэдийн за дээрэс нь хоол тэжээлийн дутал буураагүйгээд маш олон энэ судалгаагаар үндсэндээ энэ хүнсний хангамж хүртээмж дээрэс нь энэ мэдлэг мэдээлэл өөрөө сул байгааг судалгаагаар тодорхойлоод гараад ирсэн байна. Тэгээ ийм учраас бид нар бас Монгол улсынхаа энэ хэрэгжүүлж байгаа үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал энэ алсын хараа 2050 за дээрэс нь энэ хүнсний хангамж аюулгүй байдлыг авах арга хэмжээнд тавьсан энэ зорилт чиглэлүүдийг бид нэр хэрэгжүүлэх шаардлагатай байгаа учраас энэ хүнсний тухай хуулийг бид нар нэмэлт өөрчлөлт хийх ийм шаардлага хэрэгцээ үүсээд хийж байгаа тий. Үнэхээр Монгол хүнийг эрүүл бөгөөд аюулгүй амьдруулах хамгийн гол хүчин зүйл нь хүнс гэж үзвэл хүнсний тухай хууль хамгийн чухал хууль ахын тийм үү. Нөгөө талаасаа та суур 3 тулгуур зарчим ярьлаа. Би жоохон наривчилж асуумар санагдлаа. Тухайлбал за бид хэд нэг тухайлбал хүнсний хомсдолтой байсан картны барааны үед хүүхэд нас мань өнгөрсөн л дээ би мэдэж. Тэр үед аюулгүй байдал ярих биш. Тэр үед эхлээд хангамжийн чухал байсан. Гэтэл хүнс бол хангалттай байна. Импорт байна. Дотоодын үйлдвэрлэлийг хүнсний хувьсгалгаа хийгээд байна. Нэг номерт аюулгүй байдал гэж авч үзээд аюулгүй байдлын яг ямар тулгуур хүчин зүйлүүд нь дутуу дулмаг байна гэдэг таны ажиллаж байгаа ажлын хэсэг ахалж хүнсний тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулж байгаа. Хоёулаа жоохон наривчилж яриа. За ер нь бол манайх
Хүнсний одоо энэ хүнсний тухай хуулийн дээр ийм хамгийн чухал юм нэршлийн зөрүүтэй явж байна. Бид нар олон улсын одоо бүр ийм одоо нэр томьёонууд шүү дээ. Хүнсний аюулгүй байдал, дээрэс нь хүнсний баталгаат байдал гэдэг. Тэгээ бид нар нөгөө өөрсдөө нэр томьёон дээр ийм алдаатай. Нэг бол хүнсний тухай хуулиар хүнсний баталгаат байдлыг бид нар хангаж өгөх байдал хүнсний аюулгүй байдалгаа явцсан учраас нөгөө олон улсаас ингээд бас яг энэ олон улсын хүнсний аюулгүй байдал, хүнсний баталгаат байдалтай бид нар бас ингэж зогцож тийм ээ стандарт шаардлагуудыг уялдуулж ажиллая гэхлээр нэр томьёон дээр өөрсдөө юм алдаатай яваад ирснийг энэ хуулиараа бас өөрчилж өгч байгаа. За дээрэс нь бид нар түрүү хэлсэн импорт өөрөө 46% хараад буюу өнөөдөр манай хүнсний хамгийн одоо чухал төрөөс одоо тавих удирдлага хяналтын одоо энэ тогтолцоо өөрөө алдагдаад ирчихсэн байна. Ер нь бол яг та мэдж байгаа мэргэжлийн хяналт гэдэг байгууллага байсан тийм ээ. Мэргэжлийн хяналтын байгууллага өөрөө бие даасан байгууллага багтаа яг хүнсний хяналт бол нэлээд бас тогтолцооны хувьд харьцангуй бас одоо боломжийн түвшинд байсан. Тэгээ одоо болохоор яаж юм гэхээр нөгөө тухайн үед байсан тэр хүнсний хяналтын тогтолцоог зарим хэсэг нь одоо яаман дээр очсон, зарим нь одоо бас ингээд одоо лаборатори руу шилжүүлсэн ч гэдэм үү тийм ээ. Үндэсний одоо лаборатори хабуул гэдэг ингээд нөгөө боловсон хүчнийг ингээд тархаан байршуулснаас болоод яг юм одоо нэг юу гэдгийг хангах тогтолцоо тэр чигээрээ одоо яг юм зохистой байх хэмжээнд алдагдсан яваад ирсэн. Тэгэхээр бид нэр энэ одоо хуулиараа бас нэг онцлог юм нь бол энэ хяналтын тогтолцоог илүү одоо яг ямар байх ёстой юм хүнсний баталгаатаа сэргийнэ гэсэн үг үү? Үгүй. Ер нь бол бие даасан хяналтын хүнсний аюулгүй байдлыг тийм ээ дээрэс нь энэ хүнсний баталгаат байдал өөрөө хангагдж байгаа хэсэг дээр төр өөрөө бие даасан юм хяналтын тогтолцоотой байхгүй бол одоо бас нэг саяхан хэвлэл мэдээлэлээр нэг мэдээ гарч ирсэн л да. Дархан аймагт хабуулын тийм ээ Дархуул аймагт хабуулын одоо лабораториос байцаагч нар одоо зах бөөний төвүүд дээр зарж байгаа дотоодын одоо бас хүнсний ногоо жимс импортоор орж ирж байгаа хүнсний ногоо жимс дээр шалгалт хийсэн чинь пестицидтэй байх нь тодорхойлогдож байгаа. Тэгэхээр бид нар аль дээр хэрэглэгчийн гарт очих лангуун дээр байгаа одоо хүнс энэ хоол хүнсний бараа бүтээгдэхүүн дээр хяналтаа тавих юм уу? Эсвэл бид нар хэрэглэгчдэр очихоос өмнөх үед нь хяналттай тавиад тэгээд баталгаатай хүнс муу юм байна гэдэг дээр одоо лангуун дээр хэрэглэгчийн гарт орох нь байх юм уу гэдэг энэ тогтолцоог л одоо ерөөсөө алдсан байгаа учраас өнөөдөр сүүлд нь одоо хэрэглэгчдэр очисны дараа шалгаж болох жишээтэй явж байгаа. За дээрэс нь саяхан бас Өмнө Говь аймгийн цогццын сумд нэг уул уурхаан одоо компани дээр 77 ажилтан хоол хүнснээс хордлого авсан, зэрэг хордлого авсан тийм ээ. Тэгэхээр энэ өөрөө ерөөсөө л хоол хүнсний одоо нөгөө аюулгүй байдал, баталгаат байдал алдагдчихсан хяналтын одоо энэ систем өөрөө ажиллахгүй байгааг бол одоо харж болохоор байгаа. Тэгээ яг ер нь бол бид нэр бас энэ хуулиар бас нэг одоо бас онцлог зүйл бол хүнсний сүлжээ гэж том юм байна. Одоо хүнсний сүлжээ бол хүнсний сүлжээний тодорхойлолт хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуулийн дээр өөрөө заасан байдаг тийм ээ. Хүнсний сүлжээнд юу орох вэ? Тэгэхээр бид нар энэ хүнсний тухай хуулиараа хүнсний сүлжээнд их тээвэрлэлт, хадгалалт, худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчлэгээ гэдэг энэ бүтэн зохицоор нь одоо энэ хуулиараа бид нар зохицуулагдаагүй ирснийг одоо энэ хуулиараа бид нар харилцааг зохицуулж оруулж ирж байгаараа бас давуулж байгаа. Энэ шат дамжлага болгон тус бүртээ өөрийн стандарттай маш нарийн горим дүрм журмаар ажиллах хэрэгтэй шүү дээ. Тийм. Олон улсад дэлхийн өөрөө энэ одоо хүнсний баталгаат байдал, хүнсний аюулгүй байдлын хяналт тогтолцоог ингээд тодорхойлоод хүнсний сүлжээ яг ямар одоо хүнсний сүлжээнд ямар одоо нэгжүүд хамаарах вэ гэдгийг нь тодорхойлсон бид нар тэр олон улсын стандартыг Монгол улсад одоо хэрэгжүүлэх цаг болчихсон байгаа тийм ээ. Тийм учраас хоёрдугаар бас нэг чухал асуудал бол хүнсний хоол үйлдвэрлэл үйлчилгээ үндсэндээ хуулиас гадуур явж ирсэн. Өнөөдөр одоо ямар ч стандартгүй жишээлбэл одоо айлын байрны нэг давхарт хин одоо нэг дуртай нь өөрөө цааны газар нэгээл ажиллаж байгаа штэ. Гэтэл тэр хоол үйлдвэрлэл үйлчилгээ чи өөрөө ямар байр савнд байх хэвээр, ямар тохиолдолтоор байх хэвээр тийм ээ. Одоо зай талбаагаас эхлүүлээ. Дээрээс нь одоо өөр ингэсэн үйлдвэрлэлийн стандарт. За үүн дээр нь бас ингээд хоол хүнснийхаа тээвэрлэлт нөгөө авж одоо хангамжаа бүрдүүлж байгаа байдал болгон ч өөрөө бас ингээд
хянагдаж ирэх ёстой, стандарттай байх ёстой, зохицуулагддаг байх ёстой. Тэгэхээр энэ өөрөө ингээд хаягдаад ирсэн учраас өнөөдөр манай хоол үйлдэл бидний амаар орж байгаа хоол хүнс чинь өөрөө стандартгүй явж ирж байгаа учраас баталгаат байдал өөрөө алдагдаж ирсэн. Тэгэхээр сая бол одоо бид нар бас энэ хуулийнхаа анхны хилцүүлгийг олон оролцогч талыг хамруулсан байдлаар зохион байгуулж хийлээ. Тэгэд хоол үйлдвэрлэлийн одоо бас холбоотууд маань идэвхтэй оролцсон байгаа. Тэгээд энэ дээр бас ингээд хуулиас гадуур явдаг байсан одоо энэ хоол үйлдвэрлэл үйлчлэгийг энэ хуулиараа бас ингэж оруулж ирж байгаад бол бас их талархж байгааг хүлээж авсан. Тэгээ ер нь цаашдаа хүнсний одоо тухай хууль бол өөрөө суур хууль. Үүнээс гараад тусгайлсан бусад хуулиуд явна. Тэгэхээр явандаа одоо жишээлбэл энэ хуулиараа хоол үйлдвэрлэл үйлчлэгийг бид нар оруулж ирснээрээ дараа нь хоол үйлдвэрлэл үйлчлэгээний өөрийн стандартыг хангасан тусгайлсан одоо ийм хуулиуд хүртэл одоо бас цаашдаа бас боловсруулагдаад гарах юм боломжийг нэгэд өгч байгаа тийм. Эрсдэл учруул хоолны хүнсний салбар өөрөө бүр хүний амнаас эрүүл мэндтэй шууд холбоотой байдаг. Нөгөө талаасаа бас ингээ хараад тахаар нөгөө шимт байдал, шимт хижээл гэж яриаг. Нэг шимт байдал гэдэг ойлголт өгд юм байна. Стандарт хэллэг гэдэг юм тий. Тэр талаас нь харахаар яг сургуулийн хүүхдүүд жишээлбэл ингээд үдийн цайндаа юу идэт байгаа. Тийм үү? Энийг яаж сайжруулах вэ? Хоёрдугаарт бас нэг юм өрхийн орлого тааруу байвал хүүхдүүдийн одоо хүнснээс авах шимт хижээл нь тухайн наснда нөхөгдөөгүй бол энэ насан туршдаа нөхөгддөггүй гэдэг ч юм уу. Ийм онцлогуд байдаг. Энийг бид нар ер нь бас бүр хангамж, баталгаат байдал, аюулгүй байдлаас илүү бүр орхигдуулж ирсэн нэг зарчим санагдаад байгаа байхгүй. Энэ магадгүй шинэ баг. Гэхдээ энэ дээр маш хатуу горим стандарт мэргэжлийн судалгаа хэрэгтэй байх тийм үү? Судлаачтай та бүхэн хэрхэн хамтарч ажиллаж байна? За энэ бас нэг хуулиараа онцолж оруулж ирсэн нэг зүйл бол бид нар эрдэм шинжилгээний одоо бас энэ байгууллагууд нь өөрөө тандалт судалгаа хийдэг. Тэгээд тандалт судалгаан дээр үнэлж хийж бид нар энэ стандартуудыг сайжруулах магадгүй энэ шимт байдал, энэ хоолнд орж байгаа орц тийм ээ. Монгол хүний бие физиологт тохирсон тэр шимт байдал нь ямар байх уу гэдгийг цаг үетэйгээ энэ судалгаан дээр үнэлж гаргаж ирж ийж энэ хууль өөрөө нэгдүгээрт хэрэгжин, хоёрдугаарт бид нар энэ хүнсний аюулгүй байдал, хүнсний баталгаат байдал хангах. Бид нар мэргэжлийн хүмүүсийн судалгаа энэ мэргэжлийн хүмүүсийн дуу хоолойн дээр үнэлж бид нар энэ хуулийг хэрэгжүүлдэг, энэ хүнсний сүлжээнд хамаарагдж байгаа бүхий л одоо оролцогч талуудын одоо бас мэдлэг тэгээд энэ стандартыг хэрэгжүүлж байгаа одоо энэ үйлдвэрлэгч тийм ээ. За үйлчлэгийг хангаж байгаа хоол үйлдвэрлэгчний газрууд хүртэл энэ мэргэжлийн байгууллагаас авж байгаа мэдээллийн тандал судалгаа дүгнэлт зөвлөмжийн дагуу үйл ажиллагаа явуулах юм бол өнөөдөр манай яг энэ хүнсний аюулгүй байдал баталгаат байдал бол одоо сайжрах боломжтой. Тэгээ би энийг бас нэг юм дээр онцлоод хэлэх гээд байгаа нь хавдар одоо үндэсний хавдар судлалын үндэсний төвөөс гаргасан судалгаагаар өнөөдөр хавдар үүсэт байгаа одоо бид нар болохоор ингэж ярьдаг штэ агаарын бохирдлоос бид нар энэ одоо агаарын бохирдол ийм тааруу байгаа учраас өнөөдөр энэ хавдар үүсэт байгаа гэдэг бас нэг үндэслэл хэлдэг. Яг судалгаагаар нарийн харах юм бол ерөөсөө агаарын бохирдлоос бол 2% нөлөөлж байгаа. Хоол одоо яг энэ зохисгүй хооллолт хоол хүнсээс бол 30-аас 35% гэж гарсан байна. Тэгэхээр таны хэлээд байгаа бид нар амаар орж байгаа хоол өөрөө баталгаатай байх хэрэгтэй нэгдүгээр. Хоёрдугаарт нөгөө зохисгүй хооллолтоос болоод бид нар хавдар үүсэж байгаа. Өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан одоо судалгаагаар Монгол улс элэгний хорт хавдраар 1 номерт, ходоодны хавдраар одоо 2-т. За тэгээд нөгөө тархалт, нөгөө зохисгүй байдал гэдэг энэ системийн одоо бас өвчлөл нэмэгдэж байгаа. Энэ олон үр дүн чинь өөрөө яг энэ хоол хүнстэй бас хамааралтай юм байна гэдгийг бол судалгаагаар бол гаргаад ирсэн байгаа тий. Тэгэхээр бид нар яг үнэндээ бол одоо энэ хүнсний аюулгүй байдлын хүнсний баталгаат байдлыг хангах ялангуяа энэ хяналтын тогтолцоог бас бий болгож өөрөө ажиллахгүй байх юм бол бид нар өөрсдөө өнөөдөр хүнс амаар орж байгаа хоол хүнсэндээ бол одоо бас ямар ч хяналтгүй байгаа учраас энэ өвчлөлийн асуудлууд нэмэгдэх ийм эрсдүүд бол үүсэж байна гэж хэлж болно. За хуулийн төсөл хараахан улсын хурал өргөн баригдаг байна. Гэхдээ чухал хууль учраас энэ хүнсний хилцүүлгийг хэвлүүд нэлээд сонирхож байна л да танаа хуулийн төслийн анхны хилцүүлэг. Мэргэжлийнхэн тал талаасаа цуглаа ярихаар яг ямар шин санал санаачлалууд гарч байна. Зөвхөн нэг хууль батлаад орхих нэг өөр тэрийг бас ингээд яг амьдралтай ойрхон анхнаас нь хуулийг төлөвлөх бичих үйл явцад мэргэжлийн хүмүүсийн дуу хоолой чухал гэдэг учраас. Ер нь бол энэ хуулийг боловсруулахдаа дандаа одоо яг энэ хүнсний чиглэлийн одоо судлаач
экспертүүд бол ажилласан байгаа. Энэ бол эхлээд суур одоо бид нар те эхний одоо нэмэлт өөрчлөлтийнхаа эхний одоо ноорог тийм ээ энэ төслийг бол боловсруулсан байгаа. За ингээд энэ хуулийг одоо энэ хаврын чуулганаар бид нар амжиж өргөн барих хугацаанд бид нар одоо олон удаагийн хилцүүлэг, олон оролцогч талуудыг бас дуу хоолойг санал зөвлөмжийг авч одоо тусгаж энэ хуулийг бол одоо оруулахаар ажиллаж байгаа. Яг энэ бол шинжилсэн найруулга биш. Гэхдээ нэмэлт өөрчлөлт байгаа. Тэгэхээр бид нэр одоо яг нэг хуулийн одоо нэмэлт өөрчлөлтөөр бүх одоо асуудлыг энэ тогтолцоогоор шийдэх бас хараахан боломжгүй. Гэхдээ бид нар 12 оноос хойш явж ирсэн одоо энэ түрүү хэлсэн тийм ээ хуулийн хэрэгжилт 32.5% таа байгаа. Тэгэхээр энэ өнөөдрийн хүртэл энэ үр дагавар алдсан алдаа оноогоо бид нар аль болох нөгөө эренблээд тэгээд одоо хамгийн чухал ихлээр бид зөв тогтолцоотой болчий. Дараа дээр нь бид нар одоо бас нарийн одоо бас асуудлуудаа нэмэлт өөрчлөлтөөр ингээд өөрчлөлт явах боломжийг олгоё гэд ингээд мэрэгжлийн судлаачтай бол ажилласан байгаа. Анхны хилцүүлгийг бас бид нар сая нэгд өдөр хийсэн. Тэгээ нэгд өдөр хийсэн судалгаагаараа бол бид нар бас нэлээд их саналуудыг бол бас бичгээр болон амаар авсан. За 2 дахь удаагийн 3 дахь удаагийн судалгаануудыг бас бид нар илүү одоо сая бол оршигч талуудаар хийсэн дараа нь холбоодуудтай за ингээд шинжлэх ухаан техникийн сургуулийн бас одоо яг энэ хоолны чиглэлийн одоо яг энэ эксперт судлаачудтай бас доктор тий багш нартай бас сууж тэр дунд бас хилцүүлэг өрнүүлж тэгжээ саналуудыг бас тусгаад явахаар ажиллаж байна. За мөн одоо энэ хууль дээр бас бид нар бас бусад гишүүдийн хамт өргөн барихаар ажиллаж байгаа. Тэгэхээр бас мэдээж улсын хурлын одоо бас хамт өргөн барих гишүүдийн маань бас дуу хоолой бас чухал. Тийм тэгээд ингээд нэлээд олон талын оролцогч талуудын саналыг авч бас дээрээс нь парламент дээр энэ хуулийн төсөл үзэл баримтлууд бол тавигдсан байгаа. Тэгэхээр одоо бас үзээ сууж байгаа манай иргэд яг л энэ оролцогч тал дотор манай иргэд бас өөрөө маш чухал оролцоотой тийм ээ. Иргэдийн одоо оролцоо энэ хуулийн талаарх мэдлэг мэдээлэл бас чухал. Дээрээс нь бид бас юуг орхитуулсан байгааг бас иргэдийн өнцгөөс хараад энэ одоо парламент руу ороод саналаа одоо бас нээлттэй өгөөч гэдэг. Тий бас энэ завшааныг ашиглаад хэлчихье гэж бодож байна. За иргэд саналаа өгөх юм байна. Нөгөө талаас хуулийн төсөл хаврын чуулгандаа өргөн баригдлаа. Намрын чуулган гэхэр чин төсөв хилцсэн. Тэрний дараа хэр энэ ондоо багтааж батлагдах хилцэгдэх ийм хууртай байгаа юм байна тийм үү? Тий. За улсын хурлын гишүүний ахалж байгаа нэг хуулийн талаар яриулаад өнгөрөх чамлалтай байна л да. Саяхан та бас хэвлэлүүдэд яриа өгч харж хахад тэр нөгөө шинэ оршоо хөдөлгөөн дээр малчтын асуудлыг яагаад нэлээх хөдөөгөр яваад байгаа гэсэн тийм үү? Өвлжилт ямар байсан? За нөгөө тэр нэг урт нэртэй хууль байгаа шүү дээ. Нэг зуудын гамшигаас сэргийлэх гэх тийм. Тэр уур амьсгалын өөрчлөлт зуудын гамшигаас сэргийлэх гэдэг утгатай. За тэр хуулийн маань хэрэгжилт яг бараг жил тойрон болж санаачлах нь өдийн үед гарч ирсэн байдлуудад. Бодит байдал дээр нөхцөл байдал ямар байна? Хүмүүс бас иргэд шүүмжлэлтэй хандаад байгаа үнцэг бас байсан. Та ямар тайлбар өгөх вэ? Зөв. Шүүмжлэлтэй хандж байгаа хүмүүс бас шүүмжлэлийг сайн сонсч ийж энэ өөрөө хөдөлгөөн маань өшөөл илүү сайжрах хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр тэр бол одоо нээлттэй. Яг бодиттой хэрэгжилт бол за манай засгийн газар хэрэглэх газрын дэргэд одоо шадар сайд амар сайхны одоо удирдлаганд шинэ хоршоо салбар дундын уялдаа холбоог хангах үндэсний хороо гэж байгуулагдсан. За энэ хороо бол өөрөө яг энэ одоо бас яг шинэ хоршоо хөдөлгөөний хэрэгжилтэн дээр нь хяналт тавьж эрчимжүүлж ажиллах одоо яг одоо гар оролцож ажиллаж байгаа бүтэц байгаа. За тэгээд энэ хоршоон дээр болохоор бид нар сая орон нутгаар яваад нөхцөл байдлыг халаа. Ер нь бол өвлжилт бол сайхан болсон байна. Манай малчт маань бас нэлээд сэтгэл тэнэн байна. За тэгээд хоршооноосоо зээл аваад одоогор бараг 800 орчим тэрбум төгрөгийн зээл олгогдсон. 22 мянган малчид одоо бас энэ зээлэнд хамрагдсан. Нийтдээ 6300 орчим хоршоодууд байгуулагдсан. Монгол улсад даяар одоо бас яг энэ хоршоодууд байгуулагдаад жишг хоршоодууд төрөөд үйл ажиллагаа идэвхжүүлээд ингээд явж байгаа. Сүүлийн 2 жилийн хугацаанд өвлжилт амаргүй байсан учраас энэ зээлэнд одоо мэдээж малаа одоо хорогдуулсан, хашаороогоо эвдсэн тийм ээ. За дээрэс нь одоо дахиж ийм хүнд нөхцөл байдал үүсэхгүй гэдэг үүднээс гар ажиллагаагаа бууруулах, илүү ажлаа хөнгөвчлөх зорилготойгоор зээлүүд маань тэр чиглэл рүү гарсан. Нийтдээ зээл бол 14 төрөлд бол зээл олгогдож байгаа арилжааны банкуд дээр. За тэгэхээр бараг 70 орчим хувь нь үржлийн мал худалдаж авсан байгаа. За энийг бас бид нар бас зөв ойлгох хэрэгтэй. Яг л угаасаа одоо сүүлийн хугацаанд бид нар чинь
малаа алдлаа. Дээрээс нь одоо бас нөгөө бойжилт их тааруухан байсан. Одоо мал төлөлт одоо их тааруу байлаа шүү дээ. Тэгэхээр энэ нөхцөл байдлаас үүдээд нийтдээ малчид бол малаа одоо бас тоогоо нэмэгдүүлж тийм ээ ажилласан байгаа. Дээрээс нь одоо бас яг энэ хашаа хороогоо зассан байна. Фермжүүлэх одоо бас хагас фермжүүлэх чиглэлд бас сарвч барих гэдэргээд олон одоо хөрөнгө оруулалтууд хийсэн байна. За бүр одоо бас жишг болоод явж байгаа хошоогоо байгуулад бүр савнгийн үйлдвэр хүртэл байгуулчихсан явж байгаа одоо амжилттай явж байгаа хошоодууд байна. Тэгэхдээ бид нар бас дараагийн одоо шатанд юу хийх гэж байгаа вэ гэхээр энэ бол эхний үе шат ингээ яваад хоёр дахь үе шатан дээр бид нар бүсчилсэн хөгжилтэй уялдуулж одоо бүс болгон дээр жишг хошоодуудыг байгуулахад төрийн зүгээс дэмжлэг үзүүлж ажиллахаар төлөвлөж байна. За жишээлбэл одоо говийн бүст бид нар одоо анхныхаа жишг хошоог одоо бас байгуулах техник эдийн засгийн үндэслэл хийгээд хошоодуудыг чадахжуулаад нэгдсэн юм зохион байгуулалтанд ороод ингээд өөрсдийг нь одоо бид яах вэ? Бүтээгдэхүүнээ үйлдвэрлэлээ. Зах зээл нь хаана байна? Яаж одоо бид нар тогтвортой явах уу гэдэг энэ асуултанд л одоо хариулах жишг хошоог одоо байгуулахаар бас үндэсний хороотойгоо бүсчилсэн хөгжлийн бас одоо хүрээлэнтэй хамтраад ажиллаж байгаа. Таны дурдаад байгаа жишг хошоо гэдэг маань ямар хошоо вэ? Юу хийцэн, ямар амжилттай эсвэл бусд нь ямар юунаас нь үлгэр дуурайлах хэвээр юм хошоо авах хэвээр. За хамгийн нэг номер бол ерөөсөө зах зээл байгаа. За бид нар жишг хошоог одоо бүсчилсэн хөгжлийн хүрээнд байгуулах байгаа говийн бүсийг сонгосон бас нэг онцлог байгаа. Говийн бүсийн хамгийн том өрөө зах зээл бол оюутлогоо компани, Energy Resource 957 гэдэг том уурхайн компани. Зөвхөн оюутлогоо гэдэг компанийг харах юм бол баг туслан гүйж байгаа нийлээд 20 орчим ажлах хүч тэнд байна. Тэр хүмүүсийг хоололж ундлах. За тэгээд нөгөө аюулгүй ажиллагааны одоо хэрэглэсэл тийм ээ. Тэгэхээр би хүнс сулан хөнгөн үйлдвэрлэлийн ийм үйлдвэрлэлээс гарч байгаа бүтээгдэхүүний шаардлага хэрэгцээ тэн зах зээлүүд дээр байна гэж хэлгээд байгаа. За тэгэхээр жижиг аж ахуйн нэгжүүд тэнд боожоод яваад болж байгаа. Гэтэл бид нэр одоо энэ олон хошоодууд нэгдээд нөөцөө төвлөрүүлээд ингээд бүтээгдэхүүнээ энэ зах зээлүүдээр нийлүүлэх л гарцыг л одоо энэ жишг хошоогоор бий болгож байна. За загварын хувьд ер нь олон улсад одоо Европ, Англи одоо жишээлбэл Ирланд ч бай энэ Европын улсууд байна. За Шинзланд, Австрали, за тэр байтугай Африк, Гинэтхэг гэдэг энэ одоо Япон, Солонгос ерөөсөө яг зарчмын хувьд нэг юм хошооны загвар нэгдсэн зохион байгуулалтанд орсон юм загварууд байгаа. Ингэж нөгөө пүүл болгох буюу нөгөө нөөцөө төвлөрүүлээд зөвхөн ингээд хоорондоо нэг суманд яг ижилхэн хоёлоо сүүсүүн бүтээгдэхүүн гэдэг юм махан чиглэлийн одоо үйлдвэрлэл явуулаад хоёлоо жижигхэн зах зээл сумынхаа одоо дэлгүүр тийм ээ хошоо бөөндөө одоо ингээд нөгөө зах зээлээ булаацалтаад ажиллахаас илүү нөөцөө төвлөрүүлээд хамтарч одоо үйл ажиллагаа явуулах ийм нөхцөлийг бүтүүлнэ. Тэгэхээр бид нар говийн бүс буюу 4 аймаг дундаа сумдууд нэгдээд нэг том одоо пүүл болж нэг том нэгдсэн одоо ийм хошооны загварт ороод ингээд тэр том зах зээл рүү дотоодынхаа тэр зах зээл рүү тогтвортой нийлүүлэлт явуулах тэр боломжийг л энэ жишг хошооны загвараар үүсгэх гээд байгаа. Статистик та гарчаагүй юу? Хичнээн жишг хошоо бий болоод тийм үү? Бусдаа бас тийм санаа үлгэрлэл авах энэ хэмжээнд ажиллаж байна. Яг уу одоо хараахан одоо яг ер нь бол судалгаанууд хийгдээд явж байгаа. Нийтдээ бол 6300 оршоо төрүүлсэн те байгуулагдсан байгаа. Тэрэн дотроос бас анхаарал татах олон ийм хошоодууд бол бас байгуулагдаад явж байна. Тэр байтугай ганцхан төрлөөрөө биш төрөлцсөн одоо жишээлбэл хошоодууд хүртэл байгуулагдаад амжилттай явж байгаа. Гэхдээ энийг дахиад боломжийг нэгэ бүсчилсэн хөгжил буюу нөгөө бүсийн төвшөндөө зах зээлийн нэгээд тэнд нь үйлдвэрлэлийн явуулаад ингээд явах юм бол бид нар нөгөө яриад исэн доктортой үйлдвэрлэлээр бүр бүтээгдэхүүн брэнд болоод экспорт нь хүртэл гарах энэ боломжийг нэг харж байгаа. Тэгээ зөвхөн хүнснийх биш тийм ээ. Эсвэргээрээ хөнгөн үйлдвэрлэл нөгөө цагаан алт хөдөлгөөн байна. За тэгээд хүнсний чиглэлээс гадна одоо цагаан алт тэгээд хошоогоо загвараар нь явах юм бол бид нар айр шир ноос нь олорон бүтээгдэхүүнийг одоо тэр байтугай бид нар баруун бүст бас нэг дараагийн жишг хошоог бас ярьж байгаа. Тэрний юу гэхээр хоньны ноосоор бордоо үйлдвэрлэдэг одоо үйлдвэрлэлийг хүртэл тэнд бас хийхээр ингээд яриад явж байгаа. За энэ бол нэг удаа зуд осны дараа дахиж болохгүй тулд иргэдийг тийм үү хариуцлагатай амьдруулах юм хөтөлбөр гэж бараг харагдаад байгаа. Цагаагаар ямар болсон ч гэсэн яг иргэд малчтай амжиргаа тогтвортой өвлийн бэлтгэл сайн гагдцсан тийм үү.
ажил амьдралаа сайтар төлөвлөсөн байдаг байхад энэ хуулийнх нь хэрэгжилт нь хөдөөдөө ямар байгааг яг энэ малчтай амжиргаатай яг холбогдвол түрүүн хоёлаа хүнсний хуулийн дээр юу яжсэн шүү дээ. Ярьжсэн хуулийн хэрэгжилт тэдэн хувьтай гэдэг. Энэ хуулийн хэрэгжилт нь тэдэн хувьтай гэдэг тоо статистик ямар хугацааны дараа гард юм бол? Ер нь бол яг хуулийн хэрэгжилтийг 5 жил тутамд тийм ээ. Одоо яг энэ хэрэгжилт нь хэр явсан бэ гэдэг дээр одоо бас үнэлгээ хийж үр дагаврын үнэлгээ те хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ хийгээд ингээд тогтоогод гардаг байгаа. Тэгээд хүнсний тухай хууль бол одоо угаасаа 2012 оноос хойш учраас 13 жилийн хугацаа болохоор бидэрт хангалттай дата бол бүрдсэн байна гэж хэлж болно. За тэгээд түрүүн хэлсэн энэ том үндэсний одоо хөдөө аж ахуйн хөдөлгөөнүүд өрнөж ин тийм ээ. Дээрэс нь энэ олон хөдөө аж ахуйн салбараас гарч байгаа салбар хуулиуд байна. Тэгэхээр одоо малчин үрхийн нэгдсэн одоо тий холбооны тухай хууль байна. За малын генетик, за дээрээс нь газар тариалангийн ингээд маш олон хуулиуд ш. Одоо ингээд хүнсний тухай хууль хүртэл ингээд байна. Гэхдээ эднийг зохицуулсан яг юм малгай хууль, хөдөө аж ахуйн тухай хууль гэж юусэн байхгүй. Тэгэхээр одоо бас хөдөө аж ахуйн тухай хуулийг бид нар боловсруулад одоо миний бие одоо санаачлаад хөдөө аж ахуйн тухай хуулийг бас яг адилхан мэргэжлийн одоо бас судлаач одоо эрдэмтэн докторудтай хамтраад ерөөсөө бидний хувьд нөгөө өртгийн сүлжээ биш үү? Анхан шатны одоо бид нар энэ өртгийн сүлжээг сайжруулахын тулд энэ хөдөө аж ахуйн тухай хууль маш чухал юм байна. Тэгжээж энэ бусад хуулиуд нь өөрөө хоорондоо бас ингэж уялддаг. Бие биендээ одоо ингэж харшихгүйгээр тий хоорондоо юм зохицолгоотой уялдаатай байх үүднээс хөдөө аж ахуйн тухай хуулийг одоо бас боловсруулаад ди парламент дээр тавьсан байгаа. Тэгээд өчигдөрхөн бас Азийн хөгжлийн банкны одоо яг энэ хөдөө аж ахуйн томоохон төсөл хэрэгжүүлэх гэдэг одоо ажиллаж байгаа техник эдийн засгийн үндэслэл дээр явж байгаа юм байна лээ. Зөвлөх үйлчлэгээ аваад тэгэхээр энэ одоо олон улсын хэрэгжүүлж байгаа хөдөө аж ахуйн чиглэлээр хэрэгжүүлэх гэж байгаа төсөл хөтөлбөрийг хүртэл алдаа оноо гарахгүй тулд бид нар энэ хуулиараа бас тэднээс санал аваад энэ хуулиараа дамжуулаад Монгол улсад хөдөө аж ахуйн одоо чиглэлээр хэрэгжиж байгаа олон төсөл хөтөлбөрүүдийг одоо бас уялдаатай одоо хуулийн дагуу одоо хэрэгждэг ийм зохион байгуулалтанд оруулах бас боломж гарч байгаа гэж үзэж байгаа. За баярлалаа. Бидний ярилцлагыг өндөрлөлөө. Хүрэлцэж ирж ярилцсан хөтөлбөрт орсон танд баярлалаа. За баярлалаа. Үзэгчтэй хөтөлбөрийн дараагийн зочноор бид Чингэлтэй дүүргийн засаг дарга Мандуулыг өрлөө. За та сайн хаварч байна уу? Сайн хаварч байна. Хамгийн сүүлд таныг хөгжлийн банкнд захирал байхдаа тэр нөгөө зээлийн иргэн төлөлтмөө байна, банк дампуурах гэдэг байна гэд нэлээд хурц мэдээлэлүүд хийж авах үеэс хойш хэвлэлтэй та их ойрхон ажиллахаа болсон байна. Одоо бол та аж ахуйн ажил хийдэг хүмүүс юм байна, тийм үү? За хоёлаа яри ямар шинжилэл вэ? Би миний тухайлж ярилцлага ихэнд асуух гэдэг зүйл гэхээр за сэлб хороол гэдэг хороол баригдах юм байна. Одоо бид нар ингээд нэг хэсэг ингээд гэр хорооллыг дахин төлөвлөнө гэж ярьж байгаа. Тэр ажил замхраа дууссан. Сүүлд яг гэр хорооллыг дахин төлөвлөхөөс өмнө нөгөө газрыг чөлөөлөх асуудал дээр маш олон жил гацлаа. Санхүүжилт дээр бас чамлалттай ажилласан байна. Одоо энэ бүх асуудлуудыг цэгцлээд сэлб хороол гэдэг зүйлийг хийхэд бол миний сонсноор 2000 гаруй айлын газрыг чөлөөлсөн байна. Гэрээ хилцлүүд явагдаж байгаа юм байна. Маш гоё орон сууцны хороол дээр нь босгонэ. Энэ нөгөө агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллыг яндан бууруулах бодтой ажил мөн биз? Тэгээ ер нь ингээд сүүлийн одоо 20 гаруй жил, бараг 30-аад жил манай Улаанбаатар хот маань ингээд хэлэхтэй дэд үтсээ дагаад хэлж байна. Тэгэхээр урагшаа одоо хаан ул дүүргийн хэсэг рүү дэлж байна. За зүүн тийшээгээ Баян зүрх дүүрэг, баруун тийшээгээ Баянгол гэх мэтлээ ингээд хэлээ явцсан. Гэтэл хотын төвөөс нэг 2-3 км-ийн зайд бид хэд чинь ямар нэгэн тийм шинжилэл өөрчлөлт байхгүйгээр гэр хороол хэвэндээ ингээ байгаад. Одоо тухайлбал манай Чингэлтэй дүүргийн газар нутгийн 80 орчим хувь нь гэр хорооллын газар байх жишээд. Гэхдээ энэ маань нөгөө талдаа бас боломж. Бид хэд үүнийг өмнөх төлөвлөлтгүй явсан энэ алдаагаа давтахгүйгээр үүнээсээ суралцаад цоо шин хотын төв бий болгох боломж нь одоо
бодиттой бүрдэж байна гэсэн үг. Тэгэхээр сэлб хороолол маань бол нийтдээ 160 га газрыг хамарч байгаа. Бид өнгөрсөн жил нийслэлийн зүгээс газар чөлөөлтийг хийсэн. Ийм том хэмжээний газар чөлөөлт бол Аманхуур киноны үеэс хойш анх удаага манай хотод бас хийгдэж байгаа ийм том ажил. Айлуудыг 1000 нь чөлөөллөө шүү дээ, тий. 2000 гаруй айлуудыг чөлөөлсөн. За тэгээд одоо сая бас дүүргээсээ зохион байгуулалтаа хийгдээд цэвэрлэгээгээ юу н хийгээд дуусчлаа. За нөгөө нөхөн жолонгуудын ариутгалыг одоо хийгээд явж байна. Хашаага барина. За тэгээд тендер маань ингээд явна. Би өөрөө хотын орлогч байхдаа гадаадын анхны олон улсын Улаанбаатар хотын бондыг гаргасан. За тэгэхээр 500 сая Америк доллар хөрөнгө нь бол одоо бэлэн Монгол банкнд одоо энэ сэлб хорооллын баригдах зардал 500 сая долларыг та хотын орлогч байхдаа энд босгосон юм байна. Энэ маань бол одоо Улаанбаатар хотын хувьд бол олон улсад арилжаасан анхны бонд болсон байдаг. За тэгээд энийг бид Монгол банкнд яг байршуулсан байгаа. Өөр юмд зарахгүй. Энэ маань бол олон улсын гэрээ хилцээтэй учраас зөвхөн энэ төсөлтөө зарцуулнаа гэсэн. Энэ маань бас яагаад ингэж бас амжилттай болсон бэ гэвэл бид цаашаага хөрөнгө оруулагч нараас танилцуулга хийхдээ энэ бол Улаанбаатар хотын гол асуудлыг шийдэх юм аа. Гэр хорооллыг орон сууцжуулах юм. Агаарын бохирдлыг шийдэх юм. Энэ бол ус хугацааны нөхөн жолон хөлсний бохирдлын асуудлыг шийдэх. Ус хугацааны манай Улаанбаатар хотын хамгийн хэцүү асуудлыг энэ бондо шийдэх юм а гингүүт нөгөө ногоон хөрөнгө оруулалтад оролцдог хөрөнгө оруулагч нар маш дуртайгаар оролцож ингэж болсон байгаа. Тэгэхээр одоо ингээд тендерийн ажлууд нь явагдаж байна. Энэ маань ингээд дуусахаар утгагүй энэ хавраас ингээд бүтээн байгуулалт орно гэсэн. 160 га газарт юу төлөвлөж байна? Одоо бид нар өмнөх бидний алдаа бол ингээд байшингуудаа чигччээд яг хүн амьдруулсан чинь сургуулгүйгээ мэдээд, цэцэрлэггүйгээ мэдээд аятайхан ногоон байгууламж ч байхгүй. Бүр үндэсний цэцэрлэг төрөлд рүү төвжиж очиж агаарт гардаг. Одоо нийслэлчүүдийн бүх дүүргийн адилхан нэг юм төлөвлөлтгүй, зохион байгуулалтгүй баахан байшингууд барьсны хор уршиг нь штэ. Тэгэхээр ялангуяа ногоон нуур орчим тэр нуурын эргээр гой ногоон байгууламж байх болов уу гэдэг ч юм уу. Эсвэл тэрнээс хойш одоо бол арай жоохон хоохон газар ярьж байгаа тийм. Ирээдүйн төлөвлөлтүүдэд та бүх ер нь яг хотыг олон улсын стандартаар төлөвлөж чадж гэнэ гэдгийг л асуумаар. Тийм. Одоо яг улсын их хурал дээр ид хилцэгдэж байгаа Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөний төсөл байгаа. За энэ төслийг бол Солонгосын нэр хүндтэй компани зөвлөх үйлчилгээг авч тусалцааг нь авж агаад манай нийслэлийн ерөнхий архитектурын газрынхан ингээ хамтарч байгаа боловсруулсан. За энэний ганц амин сүнс нь байна. Энэ юу вэ гэхээр нөгөө 20 минутын хот гэдэг энэ концепц. За энэ маань та гэрээсээ гараад 20 минутын дотор бүх шаардлагатай хэрэгцээтэй үйлчилгээгээ явгнаар авах боломжтой байх ёстой гэсэн нэг тийм олон улсын нэг жишээ байгаа. Өөрөөр хэлбэл сургууль нь ойрхон, эмнэлэг нь ойрхон, за төрийн үйлчилгээ нь ойрхон, ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбайнууд тэр хавьд нь бүтэн байх ёстой. Авто зогсоол нь байх ёстой гэдэг ч юм тийм. Тэгэхээр яг үүнийг энэ концепцэд дагаад бид сэлб хорооллын төлөвлөлтийг нь хийсэн, зургийг нь зурсан байгаа. Тэгэхээр үүн дээр бол нэлээд хідэн сургууль цэцэрлэгүүд байгаа, эмнэлэг байгаа. Ногоон байгууламж нь 30 гаруй хувьтай ногоон байгууламж байна. Хангалттай тооны машин зогсоол байгаа гэх мэтчлэн ингээ бүх зүйлсийг нь бол бид яг олон улсын стандартын дагуу төлөвлөсөн байна. Одоо ганцхан ажиллаа хийх үйлдэлээ мөнгө нь бэлэн, төлөвлөлт зураг нь бэлэн, бүх юм бэлэн. За энэ хавар юу хийж амжуулах вэ? Одооноос газар барилга шороо ажил эхэлсэн байгаа гэсэн. Тийм. Тэгэхээр бид хэд бол цэвэрлэгээг нь ямарч байсан хийчихэж байгаа. Ингээд газар чөлөөлчгөр айлууд маань нөгөө хуучин байшингуудаа ингээ үлдээгээд нүгөө явчихдаг. Бид нар чинь тэн дээр бас тодорхой хэмжээний зардал гаргаад. За нөгөө нөхөн жолонгуудыг ариутгах нь тэр чинь бас ариутгахгүй зүгээр болоод өргөж болохгүй. За гэх мэтчлэн энэ ажлуудаа ингээ бэлдээд ингээ бараг дуусчихна. За гол нь тэр нэг тендерийн ажил гэж манай нөгөө тендерийн хуульчин бас их төвөгтэй шүү дээ. Тэгээ ингээд энэ процесс нь яваалаа. Ингэж жагаад миний найдалгаар бол ингээд олон улсын том хүчин чадалтай тийм найдвартай компани орж ирэх болов гэсэн би хүлээлттэй байж байна. За ингэснээрээ орж ирлээ. Сэлб 20 минутын хот гэсэн корпорац бол үүн дээр нь бүтэн хяналтаа тавина. За тэгэхээр манай тэр компани хяналтаа тавилаа. Бид бол
ажлыг нь яг шахаад хугацаанд нь бүх ажлыг нь дуусгуулах хэмжээглэлээ бариад ажиллана. Олон улс руу тендерээ зарлцсан. Тэгээд тэр компани ажиллаа их. Шалгарсныхаа дараа ажиллаа. Шалгарсныхаа дараа. Он дамнах нь тэгэхээр он дамжилт харагдана. Энд чинь одоо нийтдээ 10,000 гаруй аялал өрхийн олон сууц. Тэгэхээр чинь энэ чинь маш том байгууламж. Зүгээр нэг олон сууцнууд биш. Нөгөө ногоон байгууламжууд явна. Газар доорх нөгөө сувгууд явна. Хөлсний ус зайлуулах систем явна. Сургууль цэцэрлэгүүд баригдана гэдэг нэлээд том ажилттай юм бол. За энэ төсөл наашаага хэрхэн тэлэх вэ? Таны басгасан гэдэг 500 сая долларт ер нь хэр хэмжээ? Зөвхөн энэ төсөл дуусч байгаа юу? Дараагийн санхүүжилттэй босгохгүй. Өөрөөр хэлбэл бүр бидний хүүхдийнхаасаа өсөж төрсөн одоо яг энэ баян бүр дөлгөө нуураас цааш эн чинь одоо төрийн ордноос хитгэн алхаад 1-2 км зайд ингээд шууд гэр орол эхэлж байгаа. Хотын төвөө ботсон ч гэсэн түрүүний таны хэлсэн магадгүй 30 жил гэр ороолоо бид нар сайн хадгалаад аваад үлдсэн. Одоо маш гоёор төлөвлөх боломж байна тийм үү? Тэгээд энэ 7 буудал 6 буудлаас наашаага яаж энэ дөлгөө нуур орчим хүртэл ногоон нуурын орчмыг тохижуулах юм бол гэдгийг иргэд их хүлээлттэй байх хэрэгтэй да. Тийм тэгэхээр сэлб маань бол ингээд 160 гагаа. За зөвхөн үүгээрээ бид зогсохгүй. Энэ дээр одоо холбогдох хуульд нь өөрчлөлт оруулахаар нийслэлээс удахгүй санаачлаад юмыг нь өргөн байрна. Энэ дээр нэг зүйл байгаа. Газар чөлөөлтийн сан гэж байгуулъя нийслэл дээр. За энэ сангийн гол рол нь юу вэ гэхээр хувийн хвшлүүдийг сонирхох газруудыг нь чөлөөлж өгье. Нийслэл өөрөө мөнгө гаргаад чөлөөлж өгье. Тэр сангаараа дамжуулаад. За тэгээд нөгөө газар дээр нь төлөвлөлтөө тохироод стандартаа мөрдүүлээд хувийн хвшлүүд өөрсдийн хөрөнгөөрөө тэнд орон сууцаа бариг дид үтцийг нь замыг нь нийслэлээс шийдээд холбоодог. Хувийн хвшлүүд баригдсан орон сууцны тодорхой хувийг нь оруулсан хөрөнгө оруулалтанд дүүцүүлээд нийслэл буцааж аваад худалдаж бодлуулад түүгээрээ нөгөө сан маань дахиад хөрөнгөтэй бол дараагийн байршил руугаа тэр мөнгөөрөө газараа чөлөөлөд явъя гэсэн ийм эргэлддэг өөрийн гэсэн орлоготой зарлагтай ийм сан байгуулъя гэж. За тэгээ энэнийхээ хамгийн ихний төслийг бидэд манай Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорон дээр эхлүүлэх гээд судалгааны шатанд явж байна. Тэгээд хэрвээ хувийн хвшлүүдтэйгээ тохирч чадах юм бол энэ ажил маань энэ жилдээ эхлэх гээд байна. За. Нөгөө талаас за Чингэлтэй дүүрэг бол хамгийн их гэр оролттой гэж таврын хэлсэн 80%. Хамгийн их утаа үйлдвэрлэж байгаа. Би утааны шийдлийг бид нар ингээд өвлөн яг ярьж бухимдж жагаад тэгээ утаа ярьлаа дулаараад өдийд хамгийн их агарын бохирдол санаа зовхгүй болсон үе маань таарч байгаа. Та бүхэн бас яг ингэ санаа зовхгүй сууж идэггүй. Эсвэл дараа жилийн утааг санаж бодоод төлөвлөөд хийж байгаа ажил байна уу? Тийм бид манай дүүрэг та бас аяллаа бас маш олон гэр оролттой байгаа. За ялангуяа 7 буудал, хайлаас, Дэнжин мянган тэр хавь бол ер нь агарын бохирдол маш өндөр. Одоо индексээр харах юм бол хэвийн түвшнээс 3-4 дахин өндөр тийм үзүүлэлт гардаг. Бидэд өнгөрсөн өвөл дүүргээс өөрсдөө санаачлаад инженерүүдээ сургалтанд суулгаад тэгээд айл өрхүүдээр хэмжилтийн багцтай явуулаад яг дулаан алдагдж байгаа газруудыг ингээд зааж гаргаж өгөө дата цуглуулсан байна. Энэний санаа нь юу вэ гэхээр энэ бол ингээд зоосны хоёр. Нэг талд нь бид нэр яндан буулгана гэдэг. Гэхдээ нөгөө талдаа нөгөө байшин чинь дулаахан биш бол сигсэн шанах шиг байх юм бол бид хичнээн энд нь дулаалгын юм шийдэл биш тэр яндангийн солио нэмэр байхгүй. Айл өрхүүдэд цахилгааны төлбөр маш өндөр гарч байна. Тэгээд эндээ нөгөө талдаа бид нөгөө мөнгөө зардлаа хэмнэх юм бас орох ёстой гэсэн ийм үзэл санаа. Тэгээ ямар ч үсэн датагаа цуглуулад үзэхэд бол нийтдээ 90% нь их хэмжээний дулаан алдагдaltaй гэж гарсан. Байшингууд нь дандаа гар хийцэн 10-20 жилийн өмнө өөрсдөө байсан тийм байшингууд байгаа юм л да. Одоо манай дүүргээс бас хэд хэдэн айлуудыг дулаалах ажлыг нь явуулж байна. Айл өрхөдтэй тохиролцсон 25% зардлыг нь айл өрхүүд өөрсдөө гаргах ёстой. Дүүргийн зүгээс материал бараа хангамжийг нь гаргаж өгнө. Тусгайлан бэлтгэгдсэн баригадуудыг оруулна. Энэ ажил маань ингэ явж байгаа. Эндээс туршилтын одоо туршилт гэх юм цаашаа зүгээр эхлэлийн эндээс бас янз бүрийн суралцах юмнууд гарч ирнэ. Тэрийг ашиглаад бид 5 сарын 15-наас эхлүүлээд нийслэл даяар дулаалах гэсэн аян явуулах чинь. Урд нь бид нар бас яг дулаалж исэн туршлага багш. Агарын бохирдол буураагүй.
2000-аад оны ихээр. Яг гэхдээ тэр очиж зөндөө сурвалж хичээсэн л да. Гэр дулаалга байсан. Одоо та нар байшин дулаалга гэж байна. Ер нь бол ялгаа байна гэж үзэж байна уу? Тийм. Ер нь бол юм. Нийтдээ нэг 210,000 орчим гэр орооллын айл өрх байна гэсэн статистик үүдэг. Түүний нэг 90,000 гэр бусд нь байшин байгаа та. За. Бид хамгийн түрүүнд байшингуудыг барьж байгаа. Яагаад тэгэхээр нөгөө байшингууд чинь нөгөө хүмүүс чинь байшингаа орхиод нүүдгүү. Гэрийг дулаалчаар нөгөө айлт маань нүүчж магадгүй байхгүй. Тэгэхээр нөгөө юу чинь үр дүн нь бас сайн харагдахгүй. Бүр дулаалгаа зарсан тохиолдлууд байгаа шүү дээ. Нөгөө 100% улсаас дагаад. Тийм. Бас энэ дээр бас нэг зүйл нь айл өрх өөрөө бас тодорхой хэмжээний зардлаа гаргаж оролцох хэрэгтэй. 25% гэж би сая хэллээ. Хүн өөрөө ямар нэг юм гаргаад карманаас мөнгө гаргаад оролцохгүйгээр зүгээр бэлэн юм. Одоо бид бас муу туршлага байна шүү дээ. 100-ын ингээд солиод өгсөн чинь нөгөөх нь бүгдээр хөдөөрөө зарагтаад явцсан тий. Энд чинь бэлэн үнгүй юм гэдэг үнгүүл юм байгаа байхгүй. Тэгэхээр бид нэр аль болохоор айлуудтайгаа бүр сайн хамтарч ажиллаж энэ бол таны төлөө хийж байгаа юм шүү. Танд тусалж байгаа. Та гэхдээ өөрөө бас зардлаа гаргах ёстой. Хоёулаа нийлээд ажиллая. Тэрнээс биш та зүгээр суугаад би эндээс нь үнгүй юм ингээд төрөөс бэлэг маягаар өгч байгаа биш шүү л гэсэн зүйлийг бас иргэдтэй ойлгуулж байгаа. Нэг айлыг дулаалахад ямар хэмжээний зардал гарах вэ? Ямар ч зардал гарсан 25% нь иргэн өөрөө төлөх юм байна. Гэхдээ 75% нь дүүрэг улс гаргаад өглөө. Тэгэхээр энэ агаарын бохирдлыг бууруулахад оруулж байгаа хөрөнгө оруулалт, зөв хөрөнгө оруулалт мөн үү? Та өөрөө санхүүч үний үед логикийн хувьд юм байна. Жилдээ 5 толгой түлш гээд компани одоо манай сайжруулсан нүүрсийг үйлдвэрлэж байгаа. Энд төрөөс 300 гаруй тэрбум төгрөгийн татаас олгодог. За. Энэ нь нөгөө нүүрсийг бид нэр хямдхан үнэтэй байлгаж барьж байгаагийн төлөөс. Хэрвээ бид энэ дулаалгаа сайн хийж чадах юм бол түлшний зардлыг 50% хэмнэх гэсэн зүгээр ерөнхий тооцоо байгаа юм. Тэгэхээр нөгөө талдаа бид тэр үйлдвэрт өгж байгаа татаасаа буулгаад хэмнсэн мөнгөөрөө харин бид дулаалгаа хийгээд чадчих юм бол энэ хамаагүй л үр дүнтэй. Жил болгоно нөгөө үйлдвэр татаас өхөн хэмнэгдэх юм байна. Тийм. Тэндээсээ хэмжнэ. Нэг дулаалчвал 3 жил дулаахан байхад тэр үйлдвэр түлшний татаас бол 3 жил тэр их хэмжээний мөнгө өгөөд авах хэрэгтэй юм байна тий. Хэмнэлтэн юм байна. Нэг айл өрх одоо яг өвлийн туршид бол нэг 3 гаруй тонн сайжруулсан нүүрс хэрглэж байгаа. Тэр нь гэхдээ бас сайн хөрөлцдөг гэдэг. Тий. Тэр нь бас сайн хөрөлцдөг. Түүнийгээ ядаж 1.5 ч юм уу бүр нэг рүү авчиж чадах юм бол бид энэ утааны асуудлыг бас нэлээд шийдэх гэдэг. Нөгөө талдаа нөгөө үйлдвэр чинь тэгж их сайжруулсан нүүрс үйлдвэрлээд авах шаардлагагүй болчихно гэсэн. Эндээс бид нэр мөнгөө хэмнэлээ дулаалга руугаа оруулъя гэсэн санаа. За тэгээд та бүхний энэ ажил хизээс эхлэх вэ? Өвөл болвол гинт баахан дулаалгын ажил явах юм уу? Манай ажил 5 сарын 15-наас эхэлнэ. Нийслэл даяар. Манай дүүрэг дээр бол эхэлсэн явж байгаа. 9 сар гартал бид үүнийгээ үргэлжлүүлнэ. Тэгээд бас нэг зүйл байна. Нийслэлээс танаад хөнгөлтөө үнээр яндангаа буулгах тийм шийдлүүдийг санал болгоно. За энэ цахилгаан, газ гэх мэтчлэн янз янзын шийдлүүд байгаа. Зах зээл дээр бас технологиос хөгжиж. Гэхдээ үүний ганцхан нөхцөл нь та дулаалгаа хийсэн байх хэрэгтэй гэдэг шаардлага тавьж байна. Тэгэхээр нөгөө хүн чинь 25% зардлаа гаргаад дулаалгаа хийцэн гэдэг чинь нөгөө нөөд бас хөрөнгө оруулалт гэж гарах хэрэгтэй байхгүй. Үр дүнд нь яндан унах солигдох хэрэгтэй. Өөр илүү байгаль орчин дээлтэй технологи ашиглах хэрэгтэй. Тэрийг нь харин хөнгөлтөө үнээр нийслэлээс бас өгье гэсэн юм санаад. За. Тэгэд энд бол айлуудын хідэн байр дулаалаад танаад өөрөхт утаа хідэн бууруулна гэсэн судалгаа байгаа юм уу? Яг одоо эн чинь бас амар их ажил болно. Эн чинь зүгээр нэг ингээ байшин дулаалыг гингүүт чинь хөв гэд ингээ хийчихгүй бас нэг хэдэн өдөр ноцолдно. Тэгээ айл болгоны хэв загварууд нь өөр байна. Орох материалууд бас янз бүр байна гэх мэтлээ. Гэхдээ ер нь бол бидний нийслэлийн хэмжээнд зорилго бол нэг 50,000 айлыг дулаалаа гэсэн. Энэ өвлөөс өмнө. Тэр 50,000 бас нэлээд үүсгийг нь бидэд бас чингэлтэй дүүрэгтэй дулаалгаа хийчээ гэсэн тэгж зорж байгаа. Утаа бууруулах дээр. Тэгэхээр энэ чинь юм. Суур судалгаа тэгжээж дулаалганд зардал гаргахаар шийдсэн байна шүү дээ. Одоо утаагаа тооцож үзчихэж. Тэгэхээр ингээд бодохоор одоо би сая хэллээ 200 гаруй мянган гэр ороолын айл байна. Тэндээс бид нэр 50%-ийг нь шийдчихэд
ер нь бол нэг 25-аас 30% асуудлыг шийдчихнэ гэсэн үг. За. Утаатай энэ зэрэгцэх дараагийн гэр ороллын бол ер нь нийт нийслэлийн цулгамжийн асуудал чинь хог байна шүү дээ. Хогоо одоо манай Монгол улс шиг хогны менежментгүй зүгээр ашигтай ч ашиггүй ч бүх төрлийн хогоо нэг машинд нийлүүлж ачаад газар болцдог улс одоо дэлхийд их цөөхөлдсөн баг гэж бодож байгаа. Бид энэ хоцрогдлоос яаж салах вэ? Та жишээлбэл нийслэл хотын орлогчоор ажилласан. Тодорхой менежментийн схем төлөвлөгөө байна уу? Өөрийнхөө дүүргээс жишээлбэл үлгэрлээд эхлүүлэх ч байдаг юм уу те? Тийм. Ер нь бид хогийг бас ингэж ойлгох хэрэгтэй. Хог гэдгийг зүгээр ингээд үйлдвэрлээ гаргаад хайдаг биш. Хог өөр үнэтэй байх хэрэгтэй юм билээ. Та ямар нэгэн хэрэглээч өндөр байх юм бол тэр хэмжээгээр хог их үйлдвэрлэнэ. Түүн дээрээ та бас төлбөр төлөх хэрэгтэй гэсэн нэг үндсэн нэг юм санаа байна. Нөгөө талдаа бас нэг чухал юм нь энэ хог зүгээр ингээд бид нэр одоогийн байгаа шиг газар булаад ээж болохгүй. Энийг харин дахин боловсруулад эн чинь ингээд циклээрээ эргэлдэж явах хэрэгтэй юм бэл. Нэг юм ашиглалаа, хог боллоо, буцаагаад өөр нэг бүтээгдэхүүн боллоо, бид бас ашиглая гэсэн юм санаа. Гурав дахь нэг юм байна. Ингийн тулд хогоо ангилах хэрэгтэй бид нэр ийм системд орох хэрэгтэй. Гэхдээ нөгөө хогийг ангилахын тулд ангилж болохгүй. Бид бас ангилчаад яах вэ? Бид бас нэлээд олон жил үзлээ шүү дээ. Ангилгаад янз бүрээр үзлээ. Янз янзын төслүүдээр ингээд санхүүжилтээр нь хийж үзлээ. Нөгөө айл ч юм уу аж ахуй нэгж ангилаад идэг нөгөөдг нь авч бүгдийг нийлүүлээд тэнд авч булчгаад ямар ч хэрэггүй байхгүй. Тэгэхээр энэний цаанд бас нэг амин сүнс нь тэр ангилсан хогийг ашиглах зах зээл өөрөө бий байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл нөгөө одоо пластик ч юм уу цаасыг ч юм уу дахин боловсруулдаг үйлдвэрүүд маань тэнд ажиллагаатай байх хэрэгтэй. Харин Азаар манай Монголд бас хог дахин боловсруулах хэд хэд үйлдвэрүүд байна. Тэгэхээр манай дүүргийн хувьд бол эхний ээлжинд нөгөө үйлдвэрүүдтэй бид гэрээ хийгээд нөгөө талдаа дүүргийнхээ хэмжээнд тэр хогийн ангилдаг нөгөө үйлдвэрүүдийн түүхийдийг нь бэлдэж өгье гэж байна. Энэ ажил маань удахгүй ингээд энэ намраас хэрэгжүүлэхээр бидэд бас төлөвлөлөөд ажиллаж байна. Дүүрэг хог ангилна. Ангилсан хогийг хаана хэн боловсруулах вэ? Бид ангилаад бүгднийг хураагаад нэг газар аваачаад тавьчихна. За. Нөгөө дахин боловсруулалт үйлдвэрүүд маань бидэн дээр ирээд тохирсон тарифын дагуу худалдаж авна. За тэгвэл ямар төрлийн дахин хог ангилах үйлдвэрүүдийн чиглэл нь? Яг одоогийн байдлаар бол нэг ганц сайн ажиллаж байгаа нь бол хуунцарын дахин боловсруулалт байна. Гэхдээ хамгийн хортой хог. Энэ бол шингэдэггүй. За цаасны нэг хоёр үйлдвэр байна. Гэхдээ тэр маань бас үйл ажиллагаанд төр зогссон байгаад байна. Цаас ч бас жоохон хэцүү юм бэл норчдөг болохоор түгээд нь шаардлага хангадаггүй юм тэгээд. За бас нэг сонирхолтой юм нөгөө аюултай хог хаягдлыг бас хийдэг дахин боловсруулах. Нөгөө аккумулятор батарей мөн үү? Гэхдээ жижиг оврын тийм юмуд байна. Гэхдээ тэднэр маань бас хэдийн хэмжээний эрэлттэй байхыг нь би одоо судалж байна. Тэгэхээр миний ерөөсө барьж байгаа гол тактик бол дүүргийнхээ хэмжээнд жижиг хэмжээнд хийгээд үзье. Нөгөө хэдтэйгээ бас яг ямар хуу гормоор ажиллах вэ гэдгийг ингээд туршаад үзэхэд эндээс чинь нэлээд юм ойлгогдчихно. Хамгийн гол нь би тэндээс аж ахуй нэгжээр ч юм уу ард дэрэгтэр ингэж ангилуулахдаа зах зээл нь бэлэн байх хэрэгтэй. Тэрийг одоо сайлаа бэлтгэхэд саваа бэлтгэлөө тэр шиг эхлээд үйлдвэрүүдтэйгээ бүх юмаа бэлтчихэд дараа нь ангиллуулах систем рүү орох гэдэг. Энэ ангиллал гэдэг чинь анхан шатан дээр хийгдэх хэвээр. Өөрөөр хэлбэл манай иргэд маань гэртээ хогоо ангиллаад энэ систем рүүгээ ер нь шилжих, энэ дадал хэв зуршлаар руу шилжих хэвээр юм бэл. Гэхдээ яг одоогоор бол бид бэлэн биш байна. Зах зээл нь байхгүй байна. За энийгээ бэлдсэний дараа ялж явахгүй иргэд маань тийшээ орохоос арга байхгүй. Та ч өөрөө бас нийслэлийн иргэдийн уралд төлөөлөгч. Тэгэхээр яг ингээд жишээлбэл танаа дүүрэг ингээд боломжийн сайн хийж байгаа тэргуун туршлагын хувьд нийслэл хот бүхэлдээ нэвтрүүлэх ч юм уу. Тийм юу байж болох вэ? Санаачлал байж болох вэ? Одоо ер нь бол тийм ойлголцол байгаа юу? Тийм миний ерөөсөө гол бариад байгаа тактик маань бол бага хэмжээнд, жижиг хэмжээнд дүүрэг дээрээ янз янзын шинэ санаачлалуудыг хийгээд үзье гэж байна. Бид чинь шууд ингээд нэг том нийслэлийн хэмжээнд хийхэд хүндрэлтэй. Янз бүрийн иргэдийн эсэргүүцэл гарна. За нөгөө талдаа бидний олж хараагүй манай амьдралын хэв зуршлуудын асуудлууд гарна гэх мэтчлэн. Тэгэхээр дүүрэг дээрээ хийж үзээд болохгүй байгаа юмыг янзлаад болох хэмжээнд нь ингээд тохируулахыг хийгээд за болчлоо гэвэл
нийслэлтэй би өгөөд за яг ийм байдлаар ингэж хийвэл болох юм байна. Ингэж ажиллах юм байна гэвэл нийслэлийн хэмжээнд ингээд бүтэн яач. Одоо жишээ нь хогныг ингээд нэг цагийн менежмент рүү оруулсан. Тэр маань бол бид эхлээд нийслэл дээр нэг сар бишээ дүүрэг дээрээ сар туссан байхгүй. Тэгээ болоод эхлэнгүүт нь нийслэлд өгөөд нийслэлд аяар хэрэгжүүлэх юм захирамж гаргаад ингээд явсан жишээ. За ялгааг нь асууя л да. Нийслэлийн орлогч тийм том дарга байж байгаад дүүргийн засаг дарга нарт үүрэг өгөөд хамтарч ажиллаж байгаад өөрөө яг дүүргийн засаг дарга болоод бүр яг анхан шатанд иргэдтэйгээ ажиллаад тэр доороос хүний санал аваад ажиллах зарчмын суурь ялгаа байдаг бах тий. Ер нь Монголын проблем бол манай хот юм байл. Хотын асуудлаа шийдэхгүйгээр манай улс. Тэгээ хотын асуудал иргэн бид бүхний бүгдийнх нь асуудал. Хотын асуудлаа шийдэхин тулд дүүрэг дээрээ асуудлуудаа шийдэх хэрэгтэй юм л. Яг иргэдэд тулж хурж очдог амьдралын чанарт нөлөөлөх шийдвэрүүд гаргадаг субъект нь өөрөө дүүрэг байгаа байхгүй. Тэгээд ялангуяа сүүлийн 1 жил гарангийн хугацаанд бол нийслэлийн нэлээд олон функцүүдийг дүүргүүд рүү шилжүүлж өгсөн. Одоо энэ тогтчлтын функц гэх мэтчлэн. Тэгэхээр дүүрэг бол өмнөхөөс бодвол арай илүү юм хийх боломжтой юм болж байгаа. Харин одоо нөгөө талдаа бид бас бүтэц зохион байгуулалтын хувьд тэр ирсэн тэр үүрэг хариуцлагатай хурж очиж ажиллах тийм нөхцөлөө бид нэр өөрсдөө бүрдүүлэх хэрэгтэй юм л. 100 угаасаа лагер руу цуслан руу явуулж явчих Чингэлтэй дүүргийн нутгаар л их явна л да. Телевизээс гараад ингээ хараалахад тэр хөөрхий хүүхдүүд тоглох газар л нэхэр байхгүй. Гэр оролт. Тэр хүүхд рүү чиглэсэн үйл ажиллагаа хийж ээж нөгөө ирээдүйн Улаанбаатар хотын иргэнэ эрүүл аюулгүй орчин төлөвшүүлж дараагийн хөгжил боловсрол бүх юм ярих хэрэгтэй хаад бид тийм үү. Тэгэхээр ялангуяа гэр оролт хүүхэд тоглох газар бий болохыг та хэрхэн харж дэмжих вэ? Бид бас сая судалгаа хийж үзлээ. Манай дүүрэг нэг 50 гаруй мянган хүүхэд оршин суудаг. За тэгэнгүүт яг тоглоомын талбайгаа харьцаагаар нүцгээд 600 хүүхдэд нэг тоглоомын талбай ногдож байна. За энэ бол маш чамлалттай үзүүлэлт. Юу гэсэн үг вэ те? 600 хүүхэдтэй нутаг дэвсгэр гэдэг чи одоо нэг хороо моронд огт тоглоомын талбай байхгүй гэсэн үг шүү. Байхгүй байгаад байна. За хоёрдугаар бас нэг асуудал байна. Нөгөө тоглоомын талбайнуудыг өмнө барьсан чанаргүй бараг тоглохоос илүүтэй хүүхэд гимтээх тийм хэлбэртэй байна. Гурав дахь нэг юм нөгөө тоглоомын талбайгаа хэн арчлах нь мэдэгддэг. Тэгээд нэг юм баахан мөнгө оруулаад янзалдаг, нөгөөх нь ингээд эвдрээд дараа нь ингээ хаягдчихдаг. Тэгэхээр бид дүүрэг дээр бас нэг юм зарчим ярьж байгаа. Альва нэгэн тоглоомын талбайг бол сайн хийх ёстой. Тэгвэл бүр чанартай хий. Бүр яг олон улсын түвшинд. Одоо нэг хоёр тоглоомын талбай одоо бид хийх гэж төлөвлөж байна. Нэг нь байшин оролт, нэг нь хойно динжимэнгад, нэг нь гээд оролт, нэг нь байшин оролт гэсэн. За энийг хийгээд яг гоё үзүүлчих. Тэгээ буцаагаад ойр орчмын айлуудыг нь мэдээлэл нөгөөд арчилт хамгаалтаа та хэд өөрсдөө хариуцсарай. Сөөхүүдэд нь гэр оролтууд сөөх гэж байхгүй. Гэхдээ тэнд нь хашаа та айлуудыг нь бүлэг болгож байгаа. За яг энийг та хэд хариуцсан шүү гэдэг ийм зарчмаар явах чинь. Тэгээ бид нэг үзээтгэн хэрвээ болж явах юм бол бид нэр бусад бүх тоглоомын талбайнуудаа яг тэр стандартын дагуу шинжилье гэж. Өшөө нэмээд нөгөө зөвшөөрлгүй янз бүрийн гараашууд байгаа. Тэд ингээ буулгахаар бидэнд бас талбай гарч. Яг зөв би газар асуух гэж байсан. Тэгээд та нар чөлөөлөөд тэн дээрээ бас дандаа тоглоомын талбайнууд барья. Гэхдээ мэдээж иргэдээс нь асууна. За манай энэ юун дээр бас төвийн ялангуяа хороод дээр бол нэг асуудал нь зогсоолын асуудал байдаг. Энд чинь нөгөө одоогийнх шиг юм хотхны хэлбэрээр нь зохион байгуулаагүй. Тэр үед ч одоо манай хуучин 40-50 мянган байрнууд гэсэн үг шүү дээ. Тэр чинь гадна тал нь нийтийн эзэмшил болчиход идэг. Тэнгүүд тэрийг ямар хэлбэрээр ашиглахад тэр иргэд мэддэггүй. Тийм одоо оролцох тийм эрхэн байхгүй нэг тийм байгаад байл л да. Тэгэхээр одоо нийслэлийн зүгээс ямар зүйл хийх гэж байна гэвэл одоо нэг судалгаа датагаа авч байгаа. Тэгээд хамгийн эрэлттэй хэсгүүдэд газар доогоорох зогсоолууд хийх гэж бид нэ. Дээр нь тэр хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж нь байж доороо зогсоолтой. Хамгийн ихний хэрэгжиж байгаа бид одоо нийлэн бас найдлага тавиад байгаа нь бол энэ ус цагааны цэцэрлэг төрөл болно. Доороо зогсоолтой машины. Тэгэхээр энэ маань хэр байх нь вэ? Иргэд яаж хүлээж авах нь? Нөгөө талдаа судалгаагаа харъя. Гэх мэтчлэн ийм зүйлүүд бас хийж байна. Урт цагаан бол газраа чөлөөлөд жил гаруй болчихлоо.
тий. Тэгээд одоо тэнд нөгөө шалгалсан компани ажиллаж хийж байгаа. Дүүргийн зүгээс бас хяналттай тавил явуулчихлаа л дээ. Ямар ч байсан ажлууд нь бол графикын дагуу явж байгаа. Зүгээр нэг хүндэл нь манай хотод чинь нөгөө хөлсний ус их байдаг. Тэгээд тэр хөлсний усаа янзлах гэж бас нэлээд техникийн шийдлүүд гаргаж ажиллаж байгаа юм байна. За бидний ярилцсан өндөрлөө. Урилга хүлээн авчиж хөдөлсөн хийж байгаа энэ аж ахуйн ажлууд чинь бас өдөр гэгээтэй юм байна. Тэгээ хуучин том санхүүжилтийн асуудал хийж исэн яг аж ахуйн ажил дээр хамгийн гол нь санхүүжилттэй босгочвол аж ахуйн ажил явна тийм үү? За танд амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа. Эрхэм үзэгчтэй ярилцсан хөтөлбөр өнөөдрийн дугаараа 2 зочинтой ярилцлаа. Анхаар үзсэн та бүхэнд баярлалаа.